Төрийн бэлэг тэмдэг. 7 ангийн сурагчид өнөөдөр маш сонирхолтой сэдвийг үзэж байна. Ямар хичээл үзэж байгааг харцгаая. Хүүхдүүдээ энэ ямар жимс вүлээ? Алим! Гэхдээ зарим тохиолдолд алим нь жимсийг бус өөр зүйлийг төлөөлж илэрхийлж болно. Алимаар юуг илэрхийлж болох вүлээ хүүхдүүдээ? Цасангаа ба 7 хаатай үлгэрт алим нь хорон сэтгэлийг илэрхийлдэг. Исаак Ньютоны хувьд алим нь шинэ нээлтийг эхлэл байсан. Алим бас дэлхийд даяар алдаршсан Apple компанийн бэлэг тэмдэг болно. Яг зөв. Тэгэхээр алим бидний идэх дуртай жимснээс гадна өөр олон зүйлийн бэлэг тэмдэг болдог. Багшаа, бэлэг тэмдэг гэж юу юм бэ? Альва нэг зүйлийн утга учирыг дүрс, тэмдэг дуу аваагаар илэрхийлэхийг бэлэг тэмдэг гэнэ. Харин бэлэг тэмдгээр илэрхийлж сайн сайхан зүйлийг ерөөн хүссэн утгыг бэлэгдэл гэнэ. Жишээ нь тагтаа. Тагтаа нь инх тайвны бэлэг тэмдэг бөгөөд хүн бүр инх тайван байж аз жаргалтай амьдрахыг бэлэгддэг. Үүний адил улс орон бүрт үндэсний зам заншил, өвөрмөц онцлогоо илэрхийлсэн бэлэг тэмдэг бий. Манай улсын төрийн бэлэг тэмдэгт юу багтдгийг мэдэх үү? Би мэднэ багшаа. Төрийн бэлэг тэмдэгт манай улсын туг багтана. Мөн өглөө бүр хичээл эхлэхийн өмнө дуулдаг төрийн дуулал орно. Зүйтэй. Мөн манай улсын төрийн бэлэг тэмдэгт төрийн сүлд, төрийн далбаа, төрийн тамга багтана. За хүүхдүүдээ, одоо бүгдээрээ баг болон хуваагдаж, бие биедээ төрийн бэлэг тэмдгийн талаар тайлбарлаж өгцгөөе. Ингээд сурагчид 5 багт хуваагдан төрийн бэлэг тэмдгийн талаар танилцуулга бэлтгэлээ. За, хэн эхэлж танилцуулга ярих вэ? Багшаа, би эхлэе. Манай баг төрийн сүлдний талаар найзуудтай танилцуулна. Төрийн сүлд бол манай улсын албан ёсны таних тэмдэг, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг юм. Төрийн сүлд нь цагаан өнгийн бадам цэцгийн суурьтай. Манай улсын төрийн сүлдэн дэх дүрслэл бүхэн утга учиртай. Сүлдийг тайруулсан түмэн насанхийн тасралтгүй хөгжин дэлгэрхийн бэлэгдэл болно. Орой дээрх чандам нь өнгөрсөн одоо ирээдүг бэлэгдэнэ. Дуграг хөх дэвсгэр нь мөнх хөөх тэнгэрийг бэлэгдэнэ. Алтан соёмб эрдний хүлгэн Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал цог химрийг илтгэнэ. Харин уулынхийн их болсон газар дэлхийг төлөөлнө. Хадгаар шүлжсэн хүрдэн ашид үсэн дивчгийг бэлэгддэг юм. Хөөх, ёстой сонирхолтой юм а. Одоо манай баг төрийн далбааны талаар та нарт ярьж өгнө. Энэ бол Монгол улсын төрийн далбаа. Мэргэн, эн чин туг биш юм уу? Үгүй, энэ бол төрийн далбаа. Төрийн далбаа нь мөн л манай улсыг олон улсад таних тэмдэг болно. Монгол улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соём байрлуулсан байдаг. Далбааны дунд хэсгийн хөх өнгө нь мөнх тэнгэрийг бэлэгдэнэ. Хоёр талын улаан өнгө нь манай улс мандан бадарч хөгжгийн бэлэгдэл юм. Төрийн далбааны өргөн урт нь хоёрыг харьцах нэг хэмжээтэй. Төрийн далбааны өдрийг манай улс жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэдэг. Одоо манай баг төрийн тугны талаар танилцуулна. Үндэсний их баяр наадмын өдөр төв цэнгэлдэх хүрээлэн залдаг 9 хөл цагаан туг бол манай улсын төрийн туг юм. 9 хөл цагаан тугийг бүтээхдээ 21 аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс дээш урттай дил сүүлээр ганц хувь үйлдсэн. 9 хөл цагаан тугны орой дээрх гал маягийн ганц сирээн мөнхөд оршихын бэлэгдэл. Дээд их бие нь инхчин батчихын бэлэгдэл юм. Тэгэхээр төрийн далбаа туг хоёр ялгаатай байх нэ. Манай баг төрийн тамгын талаар танилцуулахаар бэлдсэн юм. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй. Голдоо төрийн сүлдтэй. Сүлдний хоёр талаар Монгол улс гэсэн бичээстэй арслангийн дүрс бүхий бариултай. Төрийн тамгыг цул мөнгөөр гар аргаар ганц хувь үйлддэг. Төрийн тамгыг Монгол улсын ерөнхийлөгч барих ба Монгол улсын үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр дардаг. Мөн улсын их хурлаас батлан гаргасан хуулийн их бичвэрийн эхний хуудсан дээр дарддаг юм. Сонирхолтой танилцуулга бэлтгэсэн найзуудтай баярлалаа. Манай баг төрийн дуулалыг танилцуулнаа. Багшийн хэлснээр бэлэг тэмдэг нь нүдэнд харагдах дүрс тэмдэг байхаас гадна дуу аваа байж болно.
Манай улсын төрийн дуулалыг 1950 онд зохиосон бөгөөд хөгжмийг мөрдөрж, дамдин сүрэн нар зохиож, үгийг дамдин сүрэн бичжээ. Төрийн дуулалыг олон нийтийн өмнө ишиглүүлэхэд бүх хүн босч дуулж хүндэтгэх ёстой. За хүүхдүүдээ, бүгдээрээ төрийн бэлэг тэмдэгт юу хамаарахыг, ямар бэлэгдлийг агуулдгийг мэддэг боллоо. Манай улсын төрийн бэлэг тэмдэг нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хиймрийг илэрхийлнэ. Ийм учраас бид бэлэг тэмдэгэ дээдлэн хүндэтгэх ёстой шүү. Хүүхдүүдээ, төрийн бэлэг тэмдгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл парламентын боловсрол цахим хуудасаар зочлоорой.